ээлж багш нар цалин хэцүү байна. Хөгжүүлэнд төрөхгүй байна. Яагаад тэр ард түмнээ бодох байгаа гайхаад л байна. Эдгээр 2 жилийн хугацаанд тэгээ одоо энэ туулын зам амал гэдэг энэ ч одоо яах гэдэг ард түмнийг хохирох гэдэг юм шиг сонь санагдаад. Тиймээс эдгээр юм хийх тэгээ одоо энэ ч дээр байгаа улс хоорондоо ярилцаад одоо тэр Ират хийдийн үйлчлэл өгөөд байгаа татвар матураа аваад өөрсдөө ярьж өгч аваад ард түмэндээ цалин дэвшиж харааж болдгоо юм уу? Янз бүрийн юм бодох юм даа. Бараг би заачих гэдэг юм уу яаж? Одоо бид ядарсан биднээс доор юм сэтгэгээд байх шиг байх эднэр одоо. Их хардах юм доо янз бүрийн. Хараад эднэр чинь дотороо ярилцаа зогцоод одоо эднэрийнхээ ингийн настангаа ингийн багш нараа ингийн эмчнэраа ингийн залуучуудаа тгий гэвэл одоо мөнгө нь байгаа юм гэж яриад байгаа юм да. Боломжууд байгаа л гэж яриад.